хамгийн их одоо орон нутгад заавал очиж ажиллая гэж бодогдсон юм бол Арангаан аймагч өөрөө нөгөө бүхэн үйлгийн бүтээн юм байна. Хэвээ хөдөөл яваа ёстой. Хөдөөч амьдрч чадсан шүү дээ ч гэдэг юм. Тэгжил зүгээр тухайн үед би бол тэгжил бодчихсон. Эрчим хүч бүх сумдууд нь хангагдсан, хар замбаар холбогдсон. Одоо өнөө бид одоо дулааны станцаа бариад ашиглалтанд оруулах гэж ярьж байна. Дөрөвс дэш давхар барилга барьдаггүй байсан бол одоо 9 давхар орон сууц. Орон нутагт очиж ажиллах нь бол олон давуу талтай. Тэр цалингийн төлөө биш, тэр зөвхөн энд бол тэр залуучуудыг л одоо бүх болгын залуучуудад л одоо үлгэр дуурайж болж байна. Олон сайхан залуучуудыг гаргая гэсэн тэр нэрмэлзэл маань байсан. Одоо хүмүүсийн хийж эхлээгүй одоо энэ тэр одоо зах зээл юмнууд бол харангаад өргөн дэлгэр зөндөө байгаа шүү. Та бүхэн маань хөдөө орон нутгатаа ирээд ажиллаж амьдраад хөдөө орон нутгаа хөгжүүлээд залуучуудаа үлгэр дуурайж болгоод энэ сайхан одоо гэрэл хийгээтэй тэмүүлэлтэй энэ зүйлийг одоо бий болгоход та бүхний одоо уриаланд орж байна. Намайг Ерөнзөн Дөржин Батулд гэдэг. За би эхнэр 3 хүүхэдтэй хамт Арангаан аймагт амьдардаг. За манай эхнэр бол Арангаан аймгийн Эрдэнэ дэвс дуурлын ажлын албанд ажилладаг. За би бол Арангаан аймгийн Мэйний сортын газрын даргын албан үүргийг гүйцэтгээд ингээд ажиллаж байгаа. Гадаад сургууль төгсчөөд тэгээд Монголд нэг 2 жил Улаанбаатар хотод нэг мэргэжлэрээ 2-3 жил ажилласан. Тэгээд одоо эхнэр маань одоо гадаа сургууль соёл төгсөөд ирсэн. Би өөрөө бас мэргэжил эзэмшсэн залуу хүн. Тэр нь хотод бол ямар төрлөөр бизнесийг амьдарсан амьдарчаар заамун багшлаад одоо ингээд мэргэжлийн дагуу ажилласан ч ингээд ажиллахаар бүх нөхцөл боломжтой тухайн үед байсан. Хөдөө яг нэг гадаадд байхлаараа угаасаа хүн чинь нэг хөдөө яжгаад нэг хотод байхлаар нэг хотод яжгаад нэг гадагшаа сургууль соёлд явахлаар нэг өөр идэг шнэ. Тухайн үед л яг тиймэрхүүл нөгөө гоё бодлоор гэдэг шиг хэвээр хөдөөл яваа ёстой. Хөдөөч амьдрч чадсан шүү дээ ч гэдэг юм. Тэгжил зүгээр тухайн үед л би бол тэгжил бодчихсан. Тэгээ охин маань тэр үед одоо орос сургуульд Улаанбаатарт сурч исэн. Тэгээд одоо сургуульд хөргөж гисэн. Тэгээ сургуульд нь хөргөж өчөөд буцаад дөнгөж гэрлөө орж ирээл нэг онт жууж амжааг ороод иртэл нөгөө буцаад авах цаг нь болцсон байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэгэхээр үр хүүхдүүд маань хотод бол яг сургууль соёлд одоо янз бүрийн клубт хамрагдах нь бол боломж их сайтай юм шиг хэрнээ. Нөгөө талаар тэрнийгээ дагаад хэцүү юм юу гэхлээр хөргөж өгч авч чадах нь айгүй хэцүү. Тэр тусмаа эмэгтэй хүүхдүүд болохоор бол санаа зовох асуудал бол их байх. Бас ингээд хамгийн их одоо орон нутгатаа заавал очиж ажиллая гэж бодогдсон юм бол яг тэр намайг ирэх тэр нөхцөлд бол одоо Арангаан аймагч өөрөө нөгөө бүхэн үйлгийн нутаг юм байна. Тэгээ энэ бүхэн үйлгийн нутаг маань одоо бас одоо нөгөө бүх маань одоо төрх нь жаахан ингээд хомсгон болоод нэг жаахан ингээд саарцсан байсан. Тэгээ тэр үед л одоо би бас нэг энэ нөгөө хүүхдүүдэд бэлдээд энийгээ тасдахгүй сайхан бэлдээд бас энэ өсвөр барилдах хүүхдүүдийг бас ингээд гаргаж барилдуулъя гэдэг тийм ирэмэлзлэр одоо бас хөдөө орон нутгийг зорж хөдөө орон нутагт бас ийм сайхан амьдралыг зохицлоо бий болгох хөдөө орон нутгийг сонгож одоо ингээд хөдөө ирж ажиллаж байлаа. Энэ бол Арангаан аймгийн Мэйний сортын газар. Одоо Олимп төвгээд одоо манай контор манай ажлын газар байгаа. За бүгдээр одоо манай ажлын газар руу хэлцгаая. За нөгөөд ингээ орон нутгатаа ирээ. Тэгээ орон нутгатаа ирээд ажиллах болоод за тэгээ ингээд Арангаан аймгийн үндэсний өвхийн одоо багш гээд одоо би ингээд ажиллах боллоо. Тэгээд ингээд ажиллах болсон чинь одоо миний өмнө бас 2-3 залуучууд одоо энэ 75 мянган төгрөгийн цалингаар ажиллаад ажиллаж болохгүй байна, амьдарч болохгүй байна гэдэг ингээд 2 залуу ингээд ажилласаа гарцсан байдаг. Тэр үед бол одоо ингээд утгад за 75 мянган төгрөгөөр бол ямар ч байсан цалингаа аваад тэгээ хоол хүнснийхээ ямиг бол ингээд авчдаг. Эхнэр маань бол одоо гэртээ тэгээ вений 75 мянган төгрөгийн цалинтай. Тэгээ тэнд бол ерөөсөө ямар мөрөөдлөөс гэсэн тэр цалин бол ерөөсөө нэг тийм одоо тэр цалингийн төлөө биш. Тэр зөвхөн энд бол тэр залуучуудыг л одоо бүх болгын залуучуудад л одоо үлгэр дуурайж болж ийн олон сайхан залуучуудыг гаргая гэсэн тэр нэрмэлзэл маань байсан. Тэглээгээд ингээд яхаа эрчимтэй тэгээ одоо мэхээ хийхдээ бол бас ингээд гүйцэтгэл ингээд сайтай юм байна.
За одоо золоо сая шиг зөвхөн явлаа. Зүгээр энэ толгоогоор инээд ингээ гүжөөд тэг гүжөөл. Бас л тэгэл нөгөө хотоос ирсэн улсуудын дотор байж лээ. Тэгэл тэрийг бас яриад явах. Манай ч одоо бас нөгөө нэг Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад ирээд бас энэ биеийн төмс суртын газар дээр үнснөө өөх бас дасгалжуулаад ингээд явж байгаа. Аранга аймгийн өндөр улаан сумын хараад аймгийн гарцаг золоо иргэ залуу байгаа. Би бүх үлдгээсээ гадна Монгол эр үнийг бэлдэх. Энэ хөдөө орнуудад ажиллаж амьдарч байгаа энэ сайхан одоо энэ залуучуудыг одоо бас бие биедрийн өв төгс хүмүүжилтэй болгож олон сайхан одоо энэ хөдөлмөрийн чадвартай залуучуудыг орон нутгатаа бэлдэж гаргах юмсан гэдэг бас эрхэм зорилго маань байдаг. Одоо багш дасгалжуулагч одоо энэ залуугаас танилцуулъя гэж бодож байна. За яагаад одоо Батөлзөөгч та одоо ингээд арангаа одоо ингээд нутгаа ингээд зорж ирэхээр бол за одоо тэгээ манай нөгөө Улаанбаатар хот ч нь бол бас жоохон стресстэй, дээр нь машины төвжрэл бас залуу гэр бүл бага насны хүүхдтэй хүмүүс арч амьдрахад бас жоохон хэцүү. Тэгээд давхар бас гэр бүлтэйгээ ярилцаад хөдөө орон нутагт одоо спортыг хөгжүүлээ гэд ингээд ярилцаад тэгээд бас хүрээд ирсэн. за дүүдээ ингээд амжилт өгсөе. Тэгээ нутаг орондоо энэ одоо өсний спортыг бас сайхан хөгжүүлээрэ. Спортын газрын дарга Батболтыг бол сэтгэл гаргаж тийм ээ. Тэр хотоос одоо өнөөдөр энд зорж ирээд тэгээ Арангаа аймгийнхаа спортын салбарыг бас одоо тодорхой хөгжилд хүрэхийн зориод ингээд явж байгаад би баяртай байгаа. Олон сайхан шин санаанууд одоо төвшүүлж спортын ордонтой болох ажлыг хөөцөлдөж зураг хөргийг одоо бүтээж тэгээ хөрөнгө оруулалтын асуудал нь ерөнхийд нь шийдвэрлсэн байгаа. Энэ бол маш том ажил гэж би бодож байна. За одоо сүүлийн үед бүтээн байгуулалтын юмнууд нэлээд хийгдэж байна. Одоо манайх чинь 4-өөс дээш давхар барилга барьдаггүй байсан бол одоо 9 давхар орон сууцтай, 10 давхар орон сууцтай, дээрээс нь одоо хүүхдүүдийн одоо тоглох талбай, соломын талбай гэж одоо бүх л юмыг л одоо аль болох одоо энэ төрийн зүгээс одоо бүгдийг одоо ингээд шийдээд аль болох аж төрөх энэ амьдрах тэр нөхцөл боломжоор одоо хангах гал одоо тэгэл шашаатандаа л бас ингээд алхам дөхөм оролдоол хийгээл бүтээгээл яваад байна. Харьцангуй одоо сүүлийн 5 жилдээ харьцуулахдаа сүүлийн 10 жилдээ харьцуулахад бол хамаагүй одоо бас шал өөр усан шүү. Ер нь тэг н одоо ингээд төв дотроо бол ингээд тойрол ерөөсөө ингээд бүгд байж байгаа. Ингээд шуудаа холбоон тэгэл банк нь татврын хилтэс ер нь бүгд л одоо нэг дараа ингээд нэг юундаа ингээд байж идэг. Арангаа аймагт бас хүн ирж амьдрах маш их тааламжтай нутаг гэж би боддог. Ус нь байна, ургамал мод нь байна, байгалийн сайхан үзэсгэлэнт сайхан тогтцтой. За дээр нь бол эрчим хүч бүх сумдууд нь хангагдсан, хар замбаар холбогдсон. За боловсролын бүх салбарууд нь байж байна. Эрүүл мэндийн бүх салбарууд нь одоо үйл ажиллагаар хэвээ ингэ явж байгаа. Тэгээ энэ боломжтой юм нөхцөлтэй учраас залуучууд бол хөдөө орон нутгад ирээд амьдрах бүрэн боломжтой. Одоо өнөө маргааш бид одоо бас нэг дулааны станцаа бариад ашиглалтанд оруулах гэж ярьж байна. Өшөө олон одоо ийм үйлдвэрүүд арангаад бий болох нөхцөл боломж бүрд нь сайхан усан байсан залуучуудыг одоо чирэгжүүл төв энтергээл одоо бас баригдаж байна. За мөн одоо том сайхан спортын ордон заалууд аль төрлөөр л одоо энэ аль төрлөөр одоо ийм өргөн дэлгэр бас одоо цөөхөн байсан нэр төрлөөч ингээд улам өсөд бас залуучууд руугаа ингээд хандсан, өсвөр үйлүүгээ хандсан маш их одоо ажлууд ингээ явагдаж байгаа учраас бас өдөө орон нутгад бол амар тайван. Тэгээ энэ одоо хүмүүсийн хийж эхлэегүй одоо энэ байгаа тэр одоо зах зээл юмнууд бол арангаад өргөн дэлгэр зөндөө байгаа шүү. Тэгэхээр энэ юмн дээр одоо 5 хүн бас ирээд ажиллаад амьдрал ахуйгаа ингээд аваад ингээ явах бүрэн боломжтой. Улаанбаатарч бол одоо нэг ажил хөөцөлдөхгүй бүтэн өдөр болж байгаа шүү. Тэгэхэд одоо энэ хөдөө орон нутагт бол гараад явхад нэг төлөвлөсөн ажлуудаа бол хүн дорн одоо ингээл төлөвлөөл амжуулаад ороод ирж байна. За банкн дээр очиод үйлчлэгээ хийлгэн чөлөөтэй одоо нэг номер аваад тэгэл за сайн байна уу? За сайн байна уу? За ирлаа. За сайн байна уу? Бодно одоо хотын шин төгжрөл бол тэгэл одоо гэрээс гараад тэгэл ингээл шууд баг машиасаага зогсоолоосоо эхлээл одоо ингээл явчих штэ. Тэгээ одоо арангаад бол энэ машины зогсоолоос ахуулаад одоо энэ зам харилцаа
Одоо ингээд бүх юм бол одоо ингээд бий болцсон. За энэ газар бол Харангай аймгийн Бэндэ бус ортын газрын харьяа цаны бааз маань байгаамаа. За залуусуудаа бэлтгэл дайжгүй юу? Дайжгүй. За өнөөдөр жаахан хүүтэнд байна уу тийм ээ. За энэ мама Харангай аймгийн залуу арслан Жамбал гэж хөө. Одоо Улаанбаатар хотод сурч ажиллаж амьдарч байгаад Харангай аймагтаа ирээд ажиллаад энэ аймагтаа бэлтгэл сургуулаа хийгээд аймгийн арслан болж одоо залуучуудаас үлгэр дуугараад орон нутагт ингэж амьдраад амжилт гаргаж болдгийг харуулж байгаа ийм залуу байгаамаа. Нөгөө баглаад нөгөө нэг яриад байснаар ингэж хийцэн үү? Тий. Тэгээ нэг гулгаж галтирж байгаа нь ард нэрээ нөгөө нэг голохгүй байх юуг нь оруулж чадсан уу? Чадаагүй байна хараа. Чадаагүй. За. Арслан маань бол 41 арзмаар хүмүүстэй хэрнээс 38 арзмаар гутал руу одоо ингэж ихэд ингэ памбаалгаад ингэ хөлөө. Одоо ингэж л бид бас энэ бэлтгэлийг хийж энэ дэсвэр гатуужил гэдэг юм уу бас ээж л ингэж одоо амжилтын төлөө зүтгэж байна да. Тэгээ одоо бол эн чинь залуучууд их болсон. Одоо энэ шавнэр хүүхдүүд ингээл явж ер нь ирцэн нутагтаа ажиллана, эндээ байна, ажил хөдөлмөр хийн, амьдрын л гэсэн одоо сүүлийн үед үл тийм л хандлагатай болсон байна. Тэгээд эднийг араас бахархч л байдгийг. Тэгвэл одоо хөдөө орон нутгийг одоо зорж байгаа залуучууд та нар маань одоо эхлээд төлөвлөөд одоо нөхөр нь юу хийх вэ? Одоо хамтраад бизнес хийх юм уу? Нэг нь төрийн алба, нэг нь одоо бизнес байх юм уу? Тэрийгээ ингээд төлөвлөж байгаад ингээд тэгээд одоо хөдөө орон нутг руугаа ирэх шийдвэрээ гаргах юм бол илүү оновчтой байх. Мөнгө санхүүдэд төлөвлөх хэрэгтэй, үр хүүхдээ бас ямар байхад нь төлөвлөх хэрэгтэй. Аль алийг хослуулж чадах юм тэгээд бас зөрөгтэй байвал шийдэмгий те өөрийнхөө гаргасан шийдвэрт буцахгүйгээр хөдөө орон нутагт яг хий гэсэн зүйлтэй зоригтой байвал тэгээд амьдрч болохгүй гэсэн газар байхгүй. Ер нь их хамгаална. Өмнө ирээд бас нэг судлаад тэгээд нөгөө нэг алсынхын нөгөө нэг хүрх тэр үр дүнгээ бодоод төлөвлөөд тэгээд ингээд тууштай орох юм бол одоо хөдөө орон нутагт ажиллаж амьдрахад бол ер нь нээлттэй. За нутгаар орнчин бол та бүдгийн мэдлэг, туршлага маш хэрэгтэй байна. Олон салбарт одоо та бүдгийн ажлын байр гарах боломжтой. Ялангуяа эрүүл мэндийн салбарт өнөөдөр эмчнэр дутагдaltaй байна. Багш нар тодорхой одоо багш нар дутагдaltaй байна. За инженерүүд, за малын эмч, за мал эмнэлгийн одоо мэрэгчлэнгүүд маш олон ийм мэрэгжлийн улсууд бас нутаг оронд маань дутагдaltaй зөндөн байна. Дээр нь туршлагатай бизнесмэнүүд бас салбараа нээгээд Харангай аймгийг хөгжүүлэхэд бас хөв нэмрээ оруулахад тааламжтай бас нөхцөл боломж зөндөн байна. Тийм учраас ийм олон сайхан нөхцөл боломж байгаа учраас та бүхэн хотын тэр төвчрэл дотор, тэр утаан дотор тийм ээ, тэр бухимдал дотор төрж байхын оронд нутаг орныхоо энэ сайхан байгальд ирээд тэгээд нутаг орноо хөгжүүлэхэд одоо үнэтэй хөв нэмрээ оруулаач гэж залуучуудаа уриалмаар байна. За ингээд та бүхэн маань хөдөө орон нутагтаа ирээд ажиллаж амьдраад сайхан Монгол их орноо хөгжүүлээд хөдөө орон нутгаа хөгжүүлээд энэ сайхан одоо гэрэл хийгээтэй энэ сайхан тэмүүлэлтэй энэ зүйлийг одоо бий болгоход та бүхний одоо уриалан додж байна. Хамгийн их одоо орон нутгатаа заавал очиж ажиллая гэж бодогдсон юм бол Харангай аймагч өөрөө нөгөө бүхэн үйлгийн бүтээг юм байна. Тэгээс та хөдөөл яваа ёстой. Хөдөөч амьдрч чадсан шүү дээ гэдэг юм. Тэгжил зүгээр тухайн үед би бол тэгжил бодож байсан. Эрчим хүч бүх сумдууд нь хангалтсан, хар замбаар холбогдсон. Одоо өнөө маргааш бид одоо дулааны станцаа бариад ашиглалтанд оруулах гэж ярьж байна. Дөрвөөс дээш давхар барилга барьдаггүй байсан бол одоо 9 давхар орон сууц. Орон нутагт очиж ажиллах нь бол олон давуу талтай. Тэр цалингийн төлөө биш, тэр зөвхөн энд бол тэр залуучуудыг л одоо бүх болгын залуучуудад л одоо үлгэр дуурайж болж байна. Олон сайхан залуучуудыг гаргая гэсэн тэр ирмэлзэл маань байсан. Одоо хүмүүсийн хийж эхлээгүй одоо энэ тэр одоо зах зээл юмнууд бол харангаад өргөн дэлгэр зөндөө байгаа шүү. Та бүхэн маань хөдөө орон нутгатаа ирээд ажиллаж амьдраад хөдөө орон нутгаа хөгжүүлээд залуучуудаа үлгэр дуурайж болгоод энэ сайхан одоо гэрэл хийгээтэй тэмүүлэлтэй энэ зүйлийг одоо бий болгоход та бүхний одоо уриалан додж байна.